Нефт боловсруулах үйлдвэрийн ажил бол одоо бидний 6 сард ажил авч явахд бол 20% хувьтай нэлээд гацалттай юм нөхцөл байдалтай байсан. За одоо ингээд бид нар ч нэг 100 гаруй хоног ажиллаж штэ. Тэгээд одоо бол нефт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын бодит бүтээн байгуулалтын ажил 50% хүрсэн байна. Энэ бол их сайн мэдээ. Маш эрчимтэй явж байна. За технологийн одоо тоног төхөөрөмжүүдийн захиалга одоо бүтээн хэмжээнд хийгдсэн байна. Тухайн одоо захиалгууд бол дандаа юм лицензтэй үйлдвэрлэлүүд байдаг. Лицензтэй үйлдвэрлэлүүд гэдэг нь ганцхан одоо аж ахуйн нэг шийдэгч гэдэг юм уу, ганцхан одоо технологи эзэмшигч шийдэгч гэдэг юм уу, ийм одоо ажлууд байдаг юм байна лээ. Тэг миний авсан мэдээлэлээр энэ захиалгууд хийгдчихсэн. За эдгээр нь хийгдэхдээ зэрэг том овор хэмжээтэй тусгай одоо тээвэрлэл шаардсан энэ зүйлс бол орж ирж угсрагдана. За 2027 оны одоо эхний хагаст бол энэ ажил дуусч одоо нефт боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орж дотоодын хэрэглээнийхээ одоо зарим төрөл дээр 100%, зарим төрөл дээр 50% хүртэл хувийг одоо хангах чадaltaй ийм л одоо их өсвөртэй болно гэсэн үг.